Аали бол хөөрхөн хөвгөд төсөлтгүй сургуультаач алдартай ухаалаг орос охин. Зам таарсан алдартай идэж бардам залууг тоолгүй зүрм ангидаа орж ирэм Масачка гэх өвөнтэй мэдлэн энэ бол аниме маань гол дүр Чикагийн дуудаа явчих. Үргэлж шүн аниме үзэн нойрмөглөн явдаг. Номооч мартан нойрмөглөн сууж байхдаа Аалиад шоглуулаастай. Манай хүнийг Аалиа орсоор үргэлж хөөрдөн хичэнгүүрэн. Чика өвгийнхөө хөрис салийн орос охинтой багтаа тоглодог байсан болохоор ойлгосон ч ойлгоогүй мэт жүжиглэн одоо олсон хань ойлгодог гэдгээ хэлчихвэл засварлаа нар Чикагийн тоглож байсан тоглоомтой чартаастай. Найзуудтайгаа хоол идэн Чикаг Аалиатай их дотн болохоор найзууд нь атаархан манай хүнлөө Юки гэх охин хараастай. Хажууд нь суу хоол идэж их дотн байгааг нь Аалиа харан асуухад багын найзууд гэдгээ хэлэн Чикаг сургалтын зөвлөлд эргээд орохыг ямар нэгэн шалтгааны улмаасгүй уучин дид дараа байсныг Аалиа сонсон гайхширн. Өглөө Чика ирж тусан онгот нь орсон болтой. Ангитаар нь жижүүрээ хин цэвэрлэж өгнө. Удалгүй Аалиа ирэн Масачкаг эрс ирсэн гэдэгт нь гайхан Чикагаар тоглох байгаад өөрөө арай л амар шоглоно. Эцэндээ Чикагийн тохон дөнөөр хусчин. Аалиа гимссэн бололтой тэр өдөр юус тоглолгүй. Масачкаг уушлалт бохоор ирэх үед Аалиа өшгөлсөндөө уушлалтгүй Чикаг зүгээрээ гэж хэлэх нүгсэн. Аалиаг дахиж шоглоод өөрлүүлэн нэг сайн санаа оноо. Аалиа орсоор Масачка хараасаар зүгтдэг. Ийхүү хөөцөлтөй явсаар арай хийж дуртай уух зүйлийг нөөж илэрцэн Чика Юки Аалиа хоёрт агуулгах зөвлөхөд туслан Юкитэй их дотн байгаад Аалиа дургүйцэн орсоор наваагчсан анхаараач гэсээр Чикаг тайван байлгадаггүй. Юу ч гэсэн ажиллаа дуусган сургалтын зөвлөлд байхад сургалтын зөвлөлийн дараа Кензаки орж ирэн тусалсан талархан хоолоор дайлахар болгон Чикаг сургалтын зөвлөлд орохыг хятгаастай. Юкич дараад нэр дэвшгээр болсноо хэлэн Аалиа мөн нэр дэвшиж байхаа хэлэн өөр амьсгал сонирн болохгүйгээр хоол ирэн дуусчаад архаар салцгаан явдаг. Чика гэртээ орох үед нэг хөтлөө шүү. Орсон ч харин Юки вэж таардаг. Масачка энэ хоёр сүгүр ах дүүс ямар нэгэн шалтгааны улмаас болж багын найзууд гэж хотлоо ирж исэн байвал яах вэ? Ахтаа бүр дэндүү хайртай. Тэр хоёр ч ах дүүсийн маань дэлгүүр хэсэд явж байхад нь Аалиа хараа зогсож байна. Аалиач баригдсан сандрам цугтаа хоолнд орохоор болдог. Юкич ахыгаа харамлан орон санаас идэж маш халуун ногоотой раманы газар орохоор болчихно. Аалиач яаж хийгээд идсээр орсоор өвдөж байна гэсээр уйлан барин идэж Масачка санаа тавьяастай. Дүүн бүр хорон халуун ногоон дуртай ээжээ энтер Масачкаас зайрмаг авч өгнө. Хувсал сонгохтон туслан Аалиач гэртээ орон Машокигийн эсдэг ялцаа 6 жилийн өмнөх үйл явдлыг харуулна. Оросын бага ангийн нэгэн сургуульд хүүхдүүдийг баг болгон даалгавар өгчээ. Хамгийн шилдэг багт нь цагнал өгөхөр болж Аалиа шаваарынтайгаа ярилцсан. Даалгавраа хувааж аван нэлээдгүй хичээж байлаа. Маргааш нь харин багийнхан нь даалгавраа хийж ирээгүй 7 хоногийн дараа шалгана гэд их л хайхан зүг хавцснаас болж муудалсан. Баг нь ялаагүйгээс болж гутрам бүгдийг өөрөө хийн гэсэн сэтгэлгээтэй болжээ. Аалиа Япон сургууль сурж байхад тэр л өдөр Чикатай танилцж бүх зүйлд идэх хүмүүтэй хайхрамжгүй хандан тэгж явсан сургуулийн баяраар хүүхдүүд баг болцсон. Баярт бэлдэх байлаа. Аалиас бүгдийг өөрөө хийн гэсэн сэтгэлгээтэй тул баяртаа ганцаархнаа бэлдсээр тэр л үед Масачка орж ирэн аруулж байгаад гэрлөө нь хариулахаар болдог. Аалиа маргааш нь бүгд хамтран ямар том зүйл хийж болдгийг ойлгон хөгжилтсөөр Масачкад талархан ганцаараа байсан бол ийм том зүйл хийж чадахгүй байснаа хэлэн тэр өдөр найзууд тулцсан юм. Ийхүү Аалиа хэвчтэйг ярилцаар өглөө нь Масачка сургалтын зөвлөлийн өрөөнд туслахаар ирэн Машатай уулзаж байхдаа багын найзтай нэг адилхан болохоор гайхан зог тусна. Масачкаас сургалтын зөвлөлийн өрөөнд юм авахд туслан Масачка бодолд автан явсаар багт нь аав ээж нь тустай амьдрахаар болж Юкидүн өвчтэй байсан болохоор ээжтэрээ үлдэн ах дүүс салцгаасан байж Машач гонигтэй цариг нь харин тайвшруулж өгнө. Буцаж ирэхэд нь Кензаки талавхан Машак ганцаарнг нь явуулсан бол сургалтын зөвлөл мөрөөдний хаан тулас болох биз гэж нээлтсээр Кензаки өөрийн багийн зургаа үзүүлэн хайртайг нөө өөрийн болохын тулд ингэж өөрчлөгдсөн хэлэн хүсэл тэмүүлт юу ч сатаа болохгүй хэлдэг. Тэр үед Аалиа бейсбол болон хөл бөмбөгийнхний талбай шилтгийг зохицуулж чадлагүй. Хэрэлдэж байхад нь уйлан дотроо өөрийгөө ганцаараа юу ч зохицуулж чадахгүй байд гэж бодсоор
доторх зүйлийг гарган тусламж гуйхад Масашка туслахаар орж ирэн амархан аргалчин. Энэхүү тутамсаар Чика Алиад туслахын тулд сурагчдын зөвлөлд орохоор болж Алиаг даргуулахын тулд аль чадхаараа туслахаар болон ярилцсан явсаар гэрт нь хөргөж өгөн Алия хацран дээр нь үнсэн гэрлүүгээ ордог. Цааш Алиагийн сурагчдын зөвлөлийн дараа болохын тулд Масашкатай хийж байгаа сонирхолтой үйл явдал Юкигийн хорон төлөвлөгөөний талаар гарна. Энэ бүхний эцэст Алия сурагчдын зөвлөлийн дарга болон хичээл амарч зуны амралтаар уулзаж байхаар тутам энэ аниме эхний бүлэг дууснаа. Тэгээд бүтнээр нь үзэл илүү сонирхолтой байх гэж бодож байна. Лайк дарсан уу?